Экспорт импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд наривчилсан хараа хяналт үзэлгийг хийн чанарын шаардлагыг өндөр түвшинд бий болгох хэрэгтэй. За иймээс аж ахуй нэгж байгууллагуудын үйлдвэрлэлийн чанарыг сайжруулан мөн бараа бүтээгдэхүүн тогтмол шинжилгээ үзлэг хийснээр аль талдаа хариуцлагатай бизнесийг бий болгох боломжтой болж байгаамаа. Төрийн төлөөлөл болсон мэргэжлийн хяналтын байгууллага, хилээр үзрийн хяналтын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, тэгээ гадаад худалдаа эрхлэгч компани төлөөллүүд өнөөгийн хяналт шалгалтын нөхцөл байдлын талаар хэлэлцүүлсэн байгаа. Энэ форумын хүрээнд бас мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтарсан дарга нарын хооронд хамтарсан тушаал гаргасан гадаад худалдааг хөнгөвчлөх дэмжих чиглэлээр хамтран ажиллагаар тодорхой ажлуудыг төлөвлөсөн хамтарсан тушаалыг гаргах үсэг зурлаа. Энэхүү хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болсон. За мөн хамтын ажиллагааны эхний арга хэмжээ болох үзэгслэн худалдааг өнөөдөр зохион байгууллаа. Үзэгслэн худалдаанд дотооддоо үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй байгууллагууд оролцож байгаамаа. Нэгжүүд маань бол экспортын чиглэлээр экспортын бараа бүтээгдэхүүн гаргадаг, импортын хүнс оруулж импортын бүтээгдэхүүн, импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Түүнээсээ гадна үйлдвэрлэгч маань оролцож байгаа. Энэ аж ахуй нэгжүүд маань онцлог нь гэвэл бизнесээ хариуцлагатайгаар хийдэг, бараа бүтээгдэхүүн аюулгүй баталгаатай байгаа ийм аж ахуй нэгжүүд маань энд оролцож байна. Манай компани бол гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар Оросын албаны улс, Бельги, Польш, Итали, Унгар, Чили, Македон зэрэг улсуудтай шууд хамтран ажиллах гэрээтэйгээр шууд тухайн улс орноос импортлж оруулж ирдэг байгаа. Хамгийн гол давуу чанар гэх юм бол бид нар жимсгнийхээ амт чанар, аюулгүй байдал чанарыг нь алдагдуулахгүй үднэс зориултын тусгай хөргүүлтэй машинаар тээвэрлэж ирдэг байж байгаа. Сүүлийн үед манай улсын хувьд хэд хэдэн улс руу визгүй зорчуулсантай холбоотой ямар ч баталгаа шинжилгээгүй бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэн худалдаалдаг болсон. Энэ нь цаашлаад эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний бид сөргөөр нөлөөлдөх аюултай байдаг.